Хамаг Монголын халуун тулганд эвийн гал дүрлзэж байвал дэлхий багдаж мэхийн дээр нь мэлтийсэн тэнгэр нь багтана. Монгол тулгадны зүүн эрхэм улаан золот монголчуудаа зориуллаа. Сайн байцгаана уу? Бид өнөөдрийнхөө нэвтрүүлэгт ардын багш, Монгол улсын гавьяат жүжигчин, дэд профессор Гармын долгор сүрэнгааг урьсан юм аа. Би бас юм хум хэлэх юм уу? Сайн байна уу, мам байна уу гэхгүй баг. Яах. Би чиндэх инээдгэн штэ. Харин тий. Нэг цавгсрын яга нэг ингээд инээхэд тэнд бичлэг хийхэд ямар айдгүй инээтэй бидрээ. Таны намайг тэгж байгаагүй юу? Тий. Тэр хүүхэд шиг охин шиг инээж иргээд. Тий. Таныг онь долгор сүрэн гэж хачилдаг. Урлагийнхан. Тий. Та тэрэндээ хэр дуртай? Өө зүгээр. Намайг сайн хэлэх нь бол инээдэг долгор сүрэн гэдгийг. Би дандаа инээж явдаг гэсэн. Инээж явдаг. Дандаа сайн хэлж байгаа нь инээдэг долгор сүрэнг нь тааруухан хэлж байгаа яага өнөө онь долгор сүрэн л дээ. Хүний амьдрал дандаа инээд биш шүү дээ, тийм ээ? Тий. Хүний амьдралд бол жаргал зовлон байд зөндөөр таардаг шүү дээ. Тэгэхээр миний ээж яах вэ? Дарахад хүнтэй суугаад дарахад. Одоо хөвсгдийн нэг дарахадтай сэтгэлтэй болжээ. Тэгээд аав чидээ ээж аавда хэлжтэй би одоо ингээд битээр ингээд суух гэсэн юм аа, хүүхдтэй болцсон энэ гэсэн гинэ. Тэгсэн чамайг дарахадтай суулгахгүй тэхийн бодож чамайг ёстой үзэхгүй. Тэгээд тэр хоёр тэгэхээр оргоод гарцсан байгаа юм. Хөвсгдөөс оргоод Төв аймгийн Лүн суманд ирж амьдэрсэн хоёр. Манай тэр хоёр. Тэгээд миний юм ээж юу жаргал үзээгүй. Миний ээж юу жаргал үзээгүй. Тэгээд тэр өвг нь бол тэр дарахад чинь харин энд ирчгээд нутгийнхаа дарахад авгаачуудтай нөхцөөд хайрдаггүй. Гэртээ харихгүй байсан гэж хэл. Тэгээд тэр аав Гарам гэдэг чинь манай тэр ах эгч нарын минь аав шүү дээ. Миний аав биш. Тэгээд тэр дарахад хүүхнүүдтэй өөрийнхөө нөхцөдөг хүүхэд болгож өгөх гээд тэдэнд өгөх гээд би тэгээд оргоод нутагтай ээж дээр ирээд амьдэрсэн байхгүй юу. Тийм зовлон бол үз. Тэгээд бити баян таны эцэг бол дарахад хүн үү? Миний өөрийн эцэг бол буян үйлдсэн ёстой өнөө хаданцууд нам хийдэг лам. Бадарчин. Өдөө буян хийдэг. Би бадарчны хүүхэд. Хонцын хүүхэд. Өөрөөр ирв. Миний хамгийн том ах тэгж хэлсэн. Ховтой жаргал гэдэг хүний хөөхчүүдээ чи гэж. Би одоо ингээд орхимч дагсан мөнгөтэй шүү дээ би бүр. Орхим дагсан. Намайг нүцгэдээ харах юм бол орхимч дагсан мөнгөтэй. Тэр учиртай гэж би өөрийгөө бодчиход. Их сонд дурсгал байна. Их сонд түүх. Би Лүнгийн улаан хадлал гэдэг газар л төрсөн. Гаминтай нэг том тулдаан болсон гэсэн. Тий. Сүнсэн юмны орон дээр нэг шинэ хүн төржээ. Лүн суманд одоо тэр тавгсар мэднэ нөө гамингууд тэнд очиж манай бүгдээрээ тэнд улаан хаданд нэдрүүлсэн юм чинь. Тэгээд улсууд гэдэг чи гамингийн сүнс энэ гэдэг намайг бас хүн доогдно. Орхимчтай гамин гэж байгаагүй байлгүй дээ. Байгаагүй. Шанагхан сүү тоо цаг сүлдэг шиг халуун сэтгэлийн дэмэхийн хайр мэт бидний амьдралыг гээгүүлнэ. Монгол бахархлыг дэмжигч Хас банк. Та бол уул язгуур нутагч аль нутгийн хүн бэ? Хөвсгдийн. Хөвсгөлийн ямар сум уу? Түнэл. Би ч 1923 онд төрсөн хүн шүү дээ.
Тэгээд тэрнийхээ дараа ажуудын комбинат хөлөө өгөлтөлийг эхлээд урлагт хөл тавьсан маань тэр. Тий ажилчны хөлөө өгөлт нэг тий. Тэгээд маал өгөлт нэг сайхан одоогоор өвөр Монгол хүү юм байна л да. Нэг том хуучир барьдаг хүн байсан. Тэр хүн үлэмжийн чанар гэдэг дууг зааж сургасныг л би өөр сайн мэддэг юм. Та нэг аялаач. Бүдүүн дуулдаг шүү дээ би бүдүүн хоолоогоор. 울개임지 참마라 도고도 옹고도 돈나마다 더드시게 호 웃으겠을 때 호르홍 사랑이 지내호 웃제대 한 번씩 울때호 울냄고 яана. Таны урлагийн амьдрал тэгж эхэлжээ. Миний урлагийн амьдрал тэгж эхэлсэн. А бүжигт хэдэн онд орсон юм бэ? Монгол ардын бүжигт гарын үндсэн 6 байрлал байдаг. Хөгжим бүжигт хэдэн жил багшлаад байгаа гэж та? Тэр үл ярих юм байхгүй. Одоо хөгжим бүжиг сургууль гээчин би бодоогүй хад 1937 онд одоо тэр актер Хэлмэгтийн урд чидэл би уран сайхны сургууль гэж ихсэн шүү дээ манай хөгжим бүжгийн сургууль. Бүжиг дээр үед байгаагүй. Тэр 30 хэдэн онд. Бүжиг шимчин 40 оноос ихсэн. Тий. Тэгээ тэр үед бол уран сайхны сургууль ердөө үндэсний хөгжмийн анги. Тэгээд яриач жүжигний анги гэж. Яриач жүжиг гэдэг нь одоо драмын анги гэсэн үг. Тэгэхээр тийм хоёрхан ангитай. Хоёрхан жил болгоо төгсгөөд гаргадаг, авдаг тийм байсан байхгүй юу? Намайг ороход одоо таануудын сайн мэддэг одоо өвөр толгой гүрсэд тоглодог дугар санжаа. За тэгээд нөө цэвэн жүнө гайхамшигтай манай гайхалтай сайхан жүжигчин, ховор жүжигчин. Тэр байж исэн. Тэгээд намайг нэг 10 хоноод байжсэн додорсрын чамайг одоо энэ дугаарсан цэвэн жүн тэр цог төгсгөнөө. 1-р зэргийн жүжигчин, 2-р зэргийн жүжигчин, 3-р зэргийн жүжигчин, 4-р зэргийн жүжигчин гэж тийм дугаарлаж байсан. Тэгээ би нэг 4-р зэргийн жүжигчин гээд 40 онд театрт ирсэн. Тий. Тэгээд намайг төгсөөд ирсэн чинь ороод ирсэн одоо Чавсангийн бага насны тухай жүжиг сургуулж байгаа юм байна. Зах дээр ухаанда давс зарж байгаа, одоо идэж уух юм зарж байгаа тийм гарч ир. Тэгэхээр би багш оюун багш би энэ талны хармана тэр зах руу ортол би сүү ав гэд гашгараад явчихвал болох уу? Би тэгмээр байна гэсэн. Тэг гэд оюун багш дуртай нарахгүй. Тэгээд би хай сүү ав их омгтой сүү ав гэд тэр сүү зардаг усууд хай сүү ав гэд гашаа машин завсараа хараад авиашуудын байсан байдгүй дээ. Тэгэхээр таны урлагийн гараа бол жүжигчнэр эхэлсэн гэсэн үг тийм ээ? Драмын жүжигчнэр. Драмын жүжигчнэр эхэлсэн. Урлаг бүгд найрамдах Монгол ард улсын ардын жүжигчин Чавсангийн шагналт оюуны зохиол Ах дүүнэр гэдэг жүжиг. Тэгээ миний одоо амьдралынхаа гол юмыг юу яасан бод би сайн дурын уран сайханчтай их ажилласан хөө. Миний сайн дурын уран сайханчуд бол хэдэн 100 мянгаар. Одоо нэг суманд яваад очиход л таны чи хөдөл сая хэлсэн бэдэ. Таны шав байсан шүү дээ би дээр. Одоо тийм л байдаг. Тэгээ тийм учраас би энэ газарддаггүй юм. Энэ Монгол эх орнод айл суманд очиж та тэр үед надад тэгж бүжиг тавьж ижил тэгж зааж өгч ирлээ гэртээ аваад аяг цагаа өгөөд Манай мэрэгжлийн хүмүүс хөдөө орнуудгаар явж ард түмнийхэн дотор дэлгэрсэн бүжигийн урын самтай танилцж түүнийг судлаж уран бүтээлтийн ашиглан сургалтанд нэвтрүүлсээр ирсэн сайхан уламжлалтай. Тэгээ бүжгийн урлаг руу орсон түүхэн юу вэ? Оюун багш нэг өдөр инглээ. Хөөе додгосроо чи одоо бүжиг дэгэлдэг бол гээд. Одоо би ямар юм дэгэлдэг би юугаа дэгэлдэг юу ч чадахгүй штэ гэдгсэн. Гэхдээ чи нэг үз хүн юм хийж сур гээд. Тэгэхээр би бодчиход нэг их ганга хүүхэн
тамхи татаад тэнд цэвэрлэгч хогоо шүүдээл байгаа нэг охин. Хөлсөнд гацчихсан хогоо шүүдээл хогшроод тэгэхэд нэг мундаг хүүхэн зөвгөө нэг янж урдас чирээ тэрнийг хаяад нэг яруугнаад ингэж байгаа бүжиг цохоосий. Тэгсэн чинь оюун бодно ингээл юм хийхээр чи юм бодно. Юм хийхгүй суугаад байвал хүн юм болохгүй шүү дээ гэл. Тэгээд би бүжиг дэгэлж эхэлвэ. Тэгээд байжсэн чинь энэ итгэхгүй чивтэр яг аль биесийнхээ яриаг хийж байгаа мó биш юм уу? Яг аль биесоо л хийгээд байгаа. Та ааштай юу? Ааштай юу? Ааштай юу? Ааштай юу? Ааштай юу? Аха, аашрах уу юу? Би гайгүй шүү. Тийм үү. Тэгтээ сургалтын дээр бол их ааштай. Одоо эндээ шин заамдж яваад, ингэж яваад ханар авчиж толгоогоор хан мөргүүлээд энэ тэгжил өс. Өнөө юм шарахгүй болохоор уур хүрээд. Гэхдээ чи ингэж хийж явах шиг ингэж байхдаа яадаг юм бэ гэж уурлаж яахгүй юу? Тэр чи ажил дээр тийм уур. Та нарын үеийн багш нар амьдралдаа бол ууртай биш. Гүү. Амьдралдаа би их нялуу. Тий, их зөөлөн. Тэр мэрэгжил дээр болохоор хинч ядгаагүй шүү дээ. Чи ч гэсэн ядгаагүй. Юм заагаад ахт нь ойлгохгүй бол зохиол авна шүү дээ. За одоо ингэж шин. Ингэж шин. 1 2 3 шойдоо. Энэ одоо ямар нэртэй хөдөлгөөнүүд байгаа агшаа? Жудар гэдгийг. Жудраа. Энэ эндээсээ хөдөлсөн хөдөлгөөн чинь дохоогоор орж ирэхгүй юу? Тэгээ буцаагаад ингэж гарахгүй юу ингэж. Тэг чангад байгаа. Суд тавьчих. Жаргал сайхан чинь хийгээд. Жаргал сайхан гарахгүй юу? Айгуу гоё хөдөлж ш жаргал сайхан. Өнөө бас сайтай штэ. Хөгжим бүжгийн сургуульд нүдүүлж байсан бас ачаа. Тийм ээ тий. Биелэг хийхдээ их дуртай. За. Гэт энэ нүд хоёр нүд ч зүгээр гарнаас салахгүй. Энэ хөдөлгөөн би их дуртай. Тэгээд тариагаа тарьж байгаа. Ингээ тариагаа тарьж байгаа. Тэгээд ингээ сэгсэлж байгаа. Тэгээд тэрж байгаа. Энэ тэр хөдөлгөөнүүд байдаг байхгүй. Миний бүжиглэх гэж юу. Тэгтээ хурц хөдөлгөөд их гоё. Нүдлэн сар. Гэт их гоё. Төв халахын хөдөлгөөн нам гэж байдаг юм уу? Манай тийм биелэг гэж юм байхгүй. Баруун Монголынхан бол биелэг. Төв халахын чи бүжиг голцоод энэ морин дэлдэгүүрээ давхиж байгаа. Тэр л бүжиг шиг тэр ууралдаг, болгуулдаг, цалгуулдаг тэр л юм уу чи манай Монгол ардын бүжиг ер нь бол цаатан харагдах өндөр аттай тойшин мөнгөн цаастайда цаатлын нүдэрэ цагаа сүгэн өрөг гэж дуучаад дараагаар нь жорооморны явдал энэ өнөө сексуал жичрээд ундаг байна. Тэр удаад халах хөдөлгөө. Тэгээ нөө сайхан бүхний дэвэлт, хангалтын дэвэлт байвал өнөө бүхнэрийн дэвэлж байгаа чинь одоо бас их урлаг юм шүү дээ. Сайхан дэвэд гараад ирж байгаа бүхийг хараад би баяр хүрэл бөө дэвж чадахгүй байгаа бүхийг хараад дургу хүрээд сууж идэг байхгүй юу.
Тийм учиртай. Ч одоо яг л явж гин үү зүгээр бодоо. Явж байгаа. Яг явж байгаа шүү. За тэгвэл одоо тэгээ хамаагүй яриад байхгүй шүү. За тэгээд өөр цааш нь одоо яриад байхад би өөрөө нэг бүжигж байгаагүй юм шүү. Нэг сүргийг бүжиглж байгаагүй. Ямар сайн дээ энэ нанжид гээд би идгэж биш үү манай тэр. Сэвчд толгорсон хоёрын би идгээ гэж би идгээ мэднэ гэж юу исэн юм гэдэг жийсэн. Тэгээ одоо би бол сургалт цохоосон хүн. Сэвжид бол сайхан бүжигдэ гэсэн хүн. Тэр би идгээгээр биелээ өөшлөө биелээ гүчгсэн. Тэг биелэхгүй биелгүй яах вэ? Биелгүй яах вэ? Дадмөр зэлээ шинэ хөдөлгөлгүй яах чадна шүү дээ. Чадна бүгдээ чадна. Тэг. Тэгтээ та бол сая их чухал санаа илэрсэн шүү дээ. Би бол гүйцэтгэж байгаагүй. Би тэр бүх онлынхын төвшөнд боловсруулсан хүн байна гэдгээ хэлж шүү дээ, тэ? Бүжигчин сурах, бүжигчин гарах. Одоо бид хөлийн байрлалуудыг харж байна. Энэ байрлалыг солбоо байрлал гэж нэрлэнэ. Ер нь сонгодог урлагч ардын урлагаас л үүсэлтэй. Тэгээс сүйдээ сонгодогч нь өөрийн дохоо зангаатай өөрийн тогтсон хэдэн сайхан хөдөлгөөнтэй төрөөхнүүд гэдэг чинь өнөө чадaltaй хэд 36 нэг амсаагаар 36 иргэн ч гэдэг юм уу. Тэр өндөр төсөр нь 40 гараас төсөр нь 50 гараас төсөр нь ч гэдэг юм уу. Тэгээд ингээд сонгодог урлагч ингээ ардын урлагаас гараад хөгжсөн байхгүй юу. Одоо надад одоо гайхуулах юм ийм байна. За би сургалт хийсэн хүн. Би одоо ёстой нэг очих газартаа буцагцантай ажил хийсэн. Дээр үедүүд би тийм хийсэн гэж ярьдгүй байсан. Одоо би ярина улсууд их ярьдгийн байлээ өөрийгөө. Үнэхээр хийсэн юм чинь. Гарын хөдөлгөөнд сарвуу, мөрний дан цахилгууд чухал үндэс нь болдог. Энэ дасгал нь хоёр мөрийг урагш, хойш, дээш доош нь ээлжлэн дан цахилах, мөн хоёр мөрийг нэгэн зэрэг хойш урагшин долгиолон хөдөлгөх цахилгуудаас бүрднэ. Та Монгол бүжгийг им системчлсэн сургалтанд оруулсан. Энэ бол таны Монгол бүжгийн түүхэнд гүйцэтгэсэн хамгийн том хувь нэмэр гэж ойлгодог. Тэгэхээр энэ Монгол бүжгийн дасгалуудыг нэр өгсөн, нэр оноосон энэ дасгалуудынхаа талаар ярьж өгнө. Нэгдсэн тийм бүр нэг системтэй сургалттай болгочих юмсэл гэдэг санаа энэ багш нараас бас авсан юм шүү би. Тэрнээс өөрөө нэг ухаантайтай яасан биш. Манай хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн зохиол суд аюустай хангадаг гойсон би. За чи надад би нэг дасгал зохиох гэсэн чи нэг зохиогоод байл. Тэгээд парк барьчихад энийг илүүрцэх гэвэл яах вэ гэхээр хангаж яг тэр энд тохирсон хөгжим бүч аян. Эхлээл тэгээд дасгалууд тий. За тэгээд гол болохоор загчин ардын бие биелэг өөд ардын мөргөл биелэг гэх ухааны тийм биелэгнүүдийн яг тэр ардынх нь юун дээр би тэрний шинэ ардынх нь хөдөлгөөнийг аваад тэн дээр баяжуул тасгалын юу оруулж өгч байгаа байхгүй юу? Багангид үзэж өнгөрсөн үеилэх, соёлох, дахилах хөдөлгөөний хөгжмийн хэмнэл нь арай хурдан болж гарын хуруу, буглаг, тохой, мөрөний хөдөлгөөн нь цээжин биеийн үеилэх хөдөлгөөнтэй нэгдэж урагшин, хажуудаа, дээш нь улмаар хоёр гар цээжин бие далмөрөөр дамжин уйлдэг. Тэгтээ хөлийн үлмигээр маш зөөлөн гიშгэх ёстой. Тэгэхээр яахын чаргагүй одоо системсээ сургалт гэдэг чинь ийм ингээд нэгдэхэд ингээд өгөхтэн зэрэг яхахгүй энэ бүх урлагийн газрууд, бүх мэрэгжлийн газрууд тэрнийг л авчих өнөө хөөхтүүдэд сургаж байгаа юм. Тэгээд тэр дотроос хөдөөгийн зарим багш нар байна шүү дээ одоо. Өөрийнхөө сонирхсан хөдөлгөөнийг аваад энэ дасгал дотроос энэ хөдөлгөөн ямар хайтайхан хөдөлгөөн бэ гэдэг хөдөлгөөнийг сонгож аваад тэргээрээ орон нутгийн чанартай бүжигд эглэж байгаа. Монгол бүжигт хэд хэдэн үндсэн суултууд байдаг. Бид одоо эхлээд цомцойх суулт, завила суулт, улзаа суулт, солбоо суулт, мэлхийцэг суултыг хэрхэн хийж байгааг үзэж байна. Яг ичихгүй ярихад миний дасгалууд ёстой тэр шагнал давмаар дасгал шүү.
Гайхамшигтай. Тэгээ одоо кубийнхэн барахтай юм тоодгүй штэ. Манай дасгадыг харсан юм байна. Тэгсэн чи тэр Монголын тэр дасгад ямар мэрэгжлийн хүн зохиосон байна. Их судлаач хүн зохиосон байна. Тэр ёстой сайхан дасгад гэд тэгжсэн гэлээ. Би тэрний дуулчаад бас яамаадаа гэж. Тэгээд Нобель тэр хүний шагналыг авчиж болохоор юм хийцэн хүн байдаг гэж бод. Нобелийн шагнал авахаар Нобелийн шагнал авахаар юм хийчихтэй гэж бодоод. Та тэгээд ер нь энэ цагт таны төрсний энэ Монгол орныг онож төрсний учир нь та энэ Монгол бүжгийн энэ гайхамшигыг системтэй одоо сургалтын хөтөлбөртэй болгож ийм сайхан бахархалтай үйл хийх гэж л ирсэн байна да тийм ээ. Тийм ээ. Тийм. Монгол бүжгийн хөдөлгөөний нэг чухал төрөл бол үейлэх хөдөлгөөн юм. Үейлэх хөдөлгөөнийг суралцах анхны үндэс нь гарын хурууны үейлэхээс буглагаар дамжин тохойд очиж тохойноос мөрлөв шилжиж үейлдэг. Царуу үейлэх хөдөлгөөн гэдэг үейлэх одоо ингээд энэ царуу үейлээд энэ дохоогоор үейлээд тэгээд үейлзүүр чи эндээс үүсч гарч байгаа байхгүй юу. Тэгээд сайн хийдэг хүн чинь үейлэх хөдөлгөөнийг сайн хийсэн хүн чинь үейлзүүр сайн хийж чадна. Тэгээд энэ үейлэх хөдөлгөөнийг энгийн хүн хэр удаан хугацаанд хийвэл сурах уу? Хүмүүс бүжиглэх боломжтой юу ер нь? За хүн бүжиг гэдэг чи бас тэр болгон хүн болгон хийгээд идэг чиг ажил биш юм аа. Бас авьяас материал хоёр байх хэрэгтэй. Бүжгийн урлагийг ингээ харж байхад тухайн одоо жишээ нь Улсын ардын дуу бүжгийн чуулга гэхэд бүжиг ангийнх нь ерөнхий одоо бүжиг дэглэгч багш нь хэн байна, ямар хүн байна гэдгээс шалтгаалаад тухайн бүр нэг үеийн бүжиг нэг тийм тэр хүний уур амьсгалтай тэр хүний өнгөөр болчдөг шиг байгаа юм тийм. Яг үнэн. Ер нь тийм шүү дээ миний хүү. Бүжиг шалгаагүй, хөгжмийн зохиолч шалгаагүй, хөгжмийн зохиолч энэ чинь Батөмрийн хийсэн аюу биш тэгээд хүн чагнаад мэдчихдэг. Тэр шиг энэ чинь Баярбаатарын дэглэлт биш шүү дээ гэд. Энэ чинь одоо Алтан гэрлийн дэглэлт биш тэгээд харчин. Энэ чинь Догоо багшийн дэглэлт биш тэгээд бүү танигддаг юм байна. Би ер нь одоо гоцол бүжгүүдийг бол хүний материалн дээр бүжиг тавьчихдаг. Ухаандаа үйл зүрийг бол би бангны захиалгаар тэр үйл зүрийг би хэн дээр тавьсан гэхээр долоор гэж нэг сайхан үйлздэг. Одоо ухаандаа гар нь энэ гараасаа хөдөөд энэ гар руу хөдөлгөөн энэ мөрөөрөө дамжаад ийшээгээ хөдөлгөөн гараад эндээсээ эргэж ийшээ дамжаад ийшээ гараад ингээл байгаа нэг тийм бүжиг тавьсан байхгүй. Энэ бүжгийн эд өвдөс долгор бүжигчийг далигсан мэрэлзэх бүр тусны ардын туналцахыг биелэн үзүүлэх эрдэмтэй болгожээ. Тэгээд нэг миний өөрийнхөө дурсаж ярих юу бол Охтын уянга. Охтын уянга гэдэг бүжгийг яагаад тавьсан юм гэхээр Бэрээжинд дарга Монголд айлчиж ирэх боллоо. Тэгээд төрийн концертод одоо олон хүний сайхан Монгол бүжигд хэрэгтэй гэдэг бас л намайг энэ сайд дарганараас нэгэн дуудаад л тавь гэсэн. Тэгээд би бодож исэн чинь Улсын баярын цогцод Монголд баяр гой хүүхнүүд чинь нэг хийсэн малгай өмсчихэд үсээ нэг сүлжиж дээр нь совдолд оруулах зүвчээд тэгээ моргоноод энэ явж байсан. Тэр санаанд ороод Охтын уянга чинь нэх мөрдөлөө хөдлөх юм байхгүй намб тэр гайхамшигтай ихэмсэг сайхан хүүхнүүдийн тухай бүжиг 30 хэдэн хүнээр хийгээд тэгээ би Охтын уянга яагаад тэг сайхан болсон гэхээр Ж Бадраа манай Ж Бадраа дээр үед нэвтрхий Бадраал гэдэг байсан. Ж Бадраа үгүй нэг хийгээд бүр яг тэгж нахлаад ингэж соёлзаад ингээд гээд бүр заагаад өгсөн юм чинь тэнцэрэ нахлам бүжээрээ ингээд яадаг шүү дээ. Нахлах дасгалаа танд үзүүлээд та нэг хардаа
Таны Охтын уянга бүжгийн хэсгээс аваад оруулсан энэ хэсэг байгаа. Зүйтэй. Гараа унгаахгүй зөвхөн бугалгаараа цохино. Сулхай. Зүйтэй. 70-аас хөдөлгөөн эхлэн гэж байгаа шүү. 70-ны дараа тохоо явна тийм ээ? Сулхай. Зөв. За одоо зөвхөн толгой. Цээж шигээрээ. Одоо бүр доош унгааж өгнө шүү. Унгаа шүү. Тэгээ жоох тогтоогоод барай. Зөөлнөсөө толгой битээ гэлжээлэг зүгээр л сул бие дагуулаад явуул. Илүү хөдөлгөөн ерөөсөө хийхгүй хөл яагаад илүү алхаанууд хийгээд байна. Найгаж өг. Ингээ салхинд мод найгаж байгаа юм шиг. Энэ бас нахлах хөдөлгөөний нэг хэсэг явж штэ. Тэгээд огцом нэг ястаа гоё сайхан. Сайхан. Тэгээд усан шарав хөгж юм гэж. Одоо энэ саяны тайлгч. Тэгээд тэр гайхамшигтай бүжиг болсон. Усан шарав бол гайхамшигтай хөгжмийн зохиол. Бид хоёр нэг л бөмбөх ногоо чатар хоёроо цугал зүтгэж ийсэн. Тэгтэл усан шарав задуухан. Бидний одоо задуухан шүү дээ тэр чинь. Тий. Бас хөөрхөн цохолтой. Бас цохолтой. Чи ингээ зөрүүдэд хамаагүй явж ш. Энэ үхэндээ хийж. Жах ойртууд гараа. Энийг ойртууд чамд ойртууд гэдэг байгаа ш. Ойртууд. Ингэхтэр гоё хөдгөө гарч байгаа. Царууны үйлх. Шүтээ гаргаад гоё. Тэр онцгой тадыг харж бүжигдэг гэлдэг. Та тэр уран гарыг яг тэр охинд зориулж хийсэн гэдэгтээ өөрөө тийм өвөрмөц гартай байсан гэдэг те. Сувдаа нэг өдөр хоёудаа ингээл гिचээ заагаад миний шав болцод туслах багш хийгээд байж. Тэгээд ингээ яриа суужсэн тэр гарна ингээл хайшаа харчаад бүр гачин ингээ мултраад ийш. Үгүй али сувдаа чи над гараа харуулда. Яагаад гэж мултарсан юм шиг гэсэн. Тэгээд ингээ харуулсан ч арга байх. За сувдаа би чам дээр бүжиг тавина. Тэгээд тэр хүний материал дээр би бүжиг тавьчихгүй. Тэгээд одоо тэрний дараа шинэ хүү гэдэг нэг сайхан охин. Одоо шинэ хүү мань хайшид би шинэ хүүг охиноо санаад одоо жомоо дотоод мэдгүй би бас санд илээдгий. Тэгээд тэр бол тусгай гартаа болсод тавал. Тэгээ манай энэ миний нэрэмжт уралдаанууд дээр үе хүүхдүүд гараад ирдгийг. Урлагийн эмэгтэйчүүд тэр дундаа одоо бүжигчин болох охтууд гэдэг юм уу? Эмэгтэйчүүд бол одоо арай илүү тийм хатуу замыг туулдаг байсан байгаа. Одоо хүүхдтэй болоо та нар хичээсэн үе шүү дээ тэр чи.
Хүүхдэд бол өнөө бүжиглэх барих юм одоо өнөө хүүхдэд тээж нэг жил болно үү. Гаргаад мөмөг хөвдөд одоо 2 жилч болдго юм. Ингээд зөндөө жил алдах уу. Тэр хооронд өнөө мундаг тоглодог хэрэгтэй жүжигч чинь ажиллахгүй болохоор хэцүү юу да. Тэгж хордог үе байсан юм бас. Тий. ядаж байна уу? Гүйг. Бүр яриад хатчих. Тэгээ энэ дээр 100 татчих юм бол тэгээд бүр гараад ирнэ. Худлаа. Би цаашлуулж байна. Цагтаа цалингаа буухаар наргиж явуулаа гэдэг шиг. Тийм л хүн байсан да би. Тэгээ одоо бодоход нэг хэдэн төгрөг цааш нь хийж яахгүй ямар ч эдийн засгийн тооцоо байхгүй. Би боловсралгүй хүн шүү дээ. Боловсрал байхгүй. Яагаад гэвэл би ердөө амьдралын их сургууль төгссөн. Боловсралгүй хүн гэж ер нь юуг хэлэх вэ гэдгийг бид нар ахиж бас бодовчтой юм шиг байгаа. Тэгэхээр боловсралгүй хүн гэдэг чинь зөвхөн сургууль сураагүй хүн гэдгийг хэлэхгүй юм болов уу гэж би хувьдаа бодоод байдгийн. Тэгэхээр та бол тэр сургууль сураагүйгээл боловсралгүй гэж хэлээд байгаа. Тий. Түүнээс биш та хүнийхээ хувьд бол яавч боловсралгүй хүн биш. Бараг хамгийн таны хийсэн бүтээснийг харахад энэ Монгол бүжгийн онолыг системчлээд хийснийг та харахад таны хэн боловсралгүй гэх вэ? Юу юм л да минь нөхөө тэр энэ урлагийн мань буюу Янжил хам бурхны мань ачил гэж би бодож залбирч явдаг юм шүү дээ. Би бүжгийн их урлагт бие сэтгэлэн зориулж зүтгэсэн хүн. Би биеэр угалц мэтгэж амьдарсан бүжигчин хүн. Логогч хоёлоо л штэ дандаа дуртгал ярихгүй. За. Бас таны боддог сандаг юмыг ярина. За би бүжгийн төвшинг асууна. Одоо өнөөдрийн бүжгийн төвшин, бүжиг дэглэлтийн төвшин. Ер нь бүжгийн төвшин одоо ямар байна вэ өнөө үед гэдгээр би тэрний шиг нэг дүгнж ярьж чадах юм уу да. Чад. Өөрөөхөө чад. Өөрөөхөө чадаа. Хээ. Дуурай мэд юм бүжгнүүд дэглэхдээ биевнийг хуулбарлаад дуурайгаад хуулбарладаг юмнууд л их дэмий санагдж байгаа. Би тэрнийг одоо Сүхбаатар төлдөн штэ. Дөрвөн саяхан Сүхбаатарт. Чи одоо энэ хуулбарлаад байгаа юмнуудыг одоо зад зогсох хэрэг. Хүн дууж явахт нард нь элдвээ юм хийгээд байх энэ тэр дурггүй. Тэр дуучныг ч сайхан тоолгож өгөхгүй. Ард нь элдвээ юм сарвганаад байх. Надад бол тэр таалагддаг. Ард түмэн 50, 60, 70-аад оны одоо сайхан дуунуудад дуртай. Түүнтэй адилхан сэвждгуайн бүжигнүүд бас нэг тийм уянгалаг, уянгтай одоо хэрнээ бас хоцрогддгүү тийм ээ. Тэр үед тийм урлагийн зөвхөн одоо бүжиг дуу төдийгүй тийм урлагийн нэг тийм уянгатай, уянгалаг, урлаглаг тийм оргил үе байжээ. Байлгүй яах вэ? Сэвжид гэдэг чинь гайх юм шигтэй хүн. Бүжиглээд бид нар нэг үеийн бүжигчүүд дээ. Гэхдээ сэвжид бол цэргийн ансамблын бүжигч. Би бол Бөмбөр ногоон чатрын бүжигч л дээ. Гэхдээ бид нар цугл бүзгэлцгааж бас нэг үеийнхэн. Тэгээд сэвжид чинь сүйдээ айхтар одоо судлаач. Тэрнээс аваад судлаад одоо сэвждийн анхны уран бүтээл нь одоо энэ талбай дээр энэ талбай одоо манай Сүхбаатарын талбай чи ийм сайхан талбай байгаагүй, Зэмдэн талбай байгаагүй шороо. Тэгээ нэг өглөө театрдгаа ажилдаа гүйж явсан чи нэг морьтой залуу зүгээр л уур гацсан морьтой залуу зүгээр нарны сэрэг зүгээр сайхан тавхиж явна гинэ. Тэгээ тэрнээс санаа аваад за би юу яа. Уур барьсан залуу хаа дахиж явсан? Уур барьсан залуу хаан дахиж явсан? Энэ талбайгаар явж явахгүй юу? Би чамд ярьж штэ. Гэхдээ харин би талбайгаар уур барьсан залуу дахиж ийн гэхээр гайхаад ахаад асуухгүй юу танаас? Тэгээ тэрний хараад л мань хүн адуучин гэдэг бүжгээ ихэлсэн байхгүй юу да? Сэдв авсан байхгүй юу? Тий. Сэвждийн дэглэсэн одоо 10 гаруй 20-од бүжиг байгаа. Тэр бол ёстой хэрэгтэй гараар барихын аргагүй сайхан бүжигнүүд. Тий. Бид хоёр тавгсан бид тэр нэг үг таач Сүхбаатарыг хүүгийн төрийн сойрхолт Сүхбаатар биш үү? Тэрний нэг бид хоёр талаас нь загинсныг жий санаж байгаа бох. Тэр яагаад гэвэл хоёулаа энэ Сүхбаатарт юм хэлий. Одоо аавынхаа дэгэс бүжиг тэр жалам харигч байдаг юм уу? Тэр одоо сайчингч байдаг юм уу? Тэгээ одоо сайчин гэдэг бүжиг гайхамшигтэй шүү дээ.
одоо хан туур ун болоод тэгээ сүйдээ сүү болоодгүй тэр ганц хадгаар хичнээн юм төлөөж үзүүлж байна. Тэгээ тийм юмнуудыг чи янзлж байгаа нэг гэж битгий гар хөр. Чи битгий тэр хүний сайхан юм боцорл. Дахиад ингэв ч хүлээж авахгүй шүү. Одоо боллоо тэрнээс хойш хүрхэй байсан. Тэрээс нэг хэсэг зассан юм уу? Засгаад байсан юм уу? Нэг хэсэг засах гад байсан юм уу? Тий баяжуулж байгаа нэгээд янзлах гэдэг байхгүй юу да. Ухаандаа их баяжуулах гэдэг. Тэгээ хүний хүү яах вэ? Тэр чи бас өөрийнхөө санааг бас тэнд нэг жаахан тойггүй байд юм да энийг жаахан баг үсрээд өндөр үсгээд өндөр үсрүүлчих маяг л тийм сэтгэлээр хандж байсан байх юм да. Сэвждугаан бүжгүүдийг та өнгөөр илэрхийлье гэвэл ямар өнгөтэй зөвөрлөх вэ? Солонгын 7 өнгөтэй л зөвөрлө. За би яагаад энийг асуусан гэхээр дараа нь хүүн залгамжилж гарч ирсэн шүү дээ. Тий. Хүүгийнх нь бүжгийг та ямар өнгөөр зөвөрлөх вэ? Хүү бол яах вэ? Хүү гайхамшигтай авьяастай хүн шүү дээ. Сэвждийн ганц хүү юм шүү дээ зайлал ганц хүүтэй хүн. Тэгээ одоо Бавуугийн тогсронгийн цомрлоор нарны домог гэж энийг ярихгүй. Гэхдээ яадгийн би сууж байгаа юм. За ярихгүй. Сугатрын чи анхны авгаа цэрэн найдмад гэж хоёулаа нэг ангид сурчгаад энэ хоёр дандаа хэрэлдэж байгаа харагдгийг ангид тэгсэн чи харин сургуулаа төгсөөд гарахдаа энэ амар мандахыгаа гэдсэндээ тэгээд гарсан байхгүй юу. Тэгээд хотлоо хэрэлддэг байсан юм байна лээ. Сэвждугаан хүү Сүхбаатар. Тий. Төрийн сойрголт бүжиг дэглээч. Сургуулаас хөөгдөхт нь та буцаж авсан гэж байгаа. Тэр түүхээс та нэг яриач. Гэхдээ одоо ер нь би нэг тэнд яваад ирсэн чинь Сүхбаатараа яасан гэсэн. Сэвжид ингээд хатцаа би барилга төгссөн гэж юу. Гайгүй чи тэрнийг барилгачин болгоод байхдаа яадгийн. Сүхбаатарын толгойг чи эцэг нь яг мэддэг юм бод. Би багшийн хувьд Сүхбаатарыг мэднэ. Чамаа чиний орыг гიშгэж нэрээ чи үлдээх хүн Сүхбаатар шүү нөхөр. Чи хүний ирээдүйн юм олж харж чаддгүй. Битгээ донгос Сүхбаатарыг ажид эргээд гიშэлд нь оруул. Тэгээд оруулж ийсэн тий. Тэгээ Сүхбаатар барилгачин болцсон байсан бол яана. Та дэлхийн ямар фестивалуудад оролцож байв? Дэлхийн фестивалуудаас за Прагийн фестивалд орсон байх та. Прагийнхад л орсон. Өөрийнхөө нэр алдрыг түгэм одоо дэлхийн балетын урлагт бас Монголын нэрийг дуурсгаж аваа Алтан хуйг гэж гайхамшигтай балетчин залуу байна. Тэр балетчин залуугийн аав нь одоо биелээч хүн гэж ярьдаг тийм үү? Тий. Та мэдхүү? Мэднэ сайн мэднэ. Тэгээд ирээд би Алтан хуйгийн чинь нэг л биелээч за Алтан хуйг нэг сайхан биелээч гарандаа авшгээд хүн гарандаа гэж бодож ийсэн чинь шууд өөр бүр балетын хүн болцоо. Одоо Алтан хуйг дэлхий дээр гайхуулж энэ тэнд урагдаж очиж тоглодог шин. Дандаа урилгаар яв тоглож байгаа. Багшгүй юм гэж юу бах вэ? Алтан хуйгт нөлөөсөн хүн бол тэр Ташлавга гэдэг нэг сайхан залуу бий. Монгол тулхтны 100 эрхэм. Хотод анх орж ирэхэд их сэтгэл тод үлдсэн хотын тухай төсөөл хотын тухай дүр зураг байдгүй танд. Байхгүй тийм бодох. Анхаагаа нэг тэмээ шиг ингээд юм хараад гөдрөөд явж ирсэн чи. Хөдөөний юм чи юу ч үзээгүй амьтан чи анхаагаа явж идэг. Өнөө пүмбүногон чатар гэдэг чи одоо энэ сүм дугныг л ашигласан шүү дээ. Энэ бүгдээрээ энэ хуучин цэрх одоо тий энэ чатар матер чи бүгдээрээ сүм дугнууч шүү дээ. Башин савн оюунгай таныг тэр нэг бүжиг дэглээч гээд та тэр хүрээний айлгүй хөөхнүүдийн бүжиг дэглэсэн ба. Тэгэхээр ер нь тэр хүрээний хөөхнүүд гэдэг чинь хэр тийм айлгүй хөөхнүүд нь тийм айлгүй айлтай тийм ер нь байсан бахан те. Хачин донжтой. Хүрээний гангачуул гэж байдаа. За эмэгтэй хүн гэдэг чинь эмэгтэй хүн дээ. Толгой нь л мэд. Өөрөө их тансаг яруу юм а. Одоо таныг ингээ 94 настайд нь ингээ харахад бол гайхамшигтай шүү дээ. Үнцэгслэнтэй. Гой бүх юм зэгцтэй.
юу юм да. Урдлах их өөдрөг сэтгэл санаатай явдаг шүү дээ. Дандаа л одоо хөгжиж баясаж дандаа сэтгэл нь өөдрөг явна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт намайг ийм өөдтэй өнгөтэй байгааг бол миний охин хийж байгаа гэж. Одоо сайн юм ойлгохоор л одоо намайг мөнхөд амьд байх гэж боддгийг байхтаа гэж би охиноо бодоод өөрөвдөдгийг. Хэдэн хүүхэдтэй? 2 хүүхэдтэй. Эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Таны мэрэгчлийг өвлж авсан уу хүүхдүүдээс нь? Таны мэрэгчлийг өвлж авсан уу таны хүүхдүүдээс? Миний охин бол сонгодог хөгжим хүн бэлэнчээд барьдаг. За одоо хөгжмийнхаа ажлыг хийж байгаа юу? Үгүй тэр одоо хятад хэлний мундаг орчуулагч. Нөгөө хүүхэд нь? Нөгөөх нь бол баримтчин, гатгамчин, сэлбэрчин одоо юу хийх хүн байсан. Ганцхан тэр маань залах уу? Юугаа хөгжүүлж чаддаггүй. Одооны хүүхдүүд нэг энийн тим юм нэг энэ л таарах юм да гэж хэлэхээр юм байна уу? Маш их зүтгэлтэй, маш их хөдөлмөрч байсан. Одоо хүүхдүүд нэг хөдөлмөрч биш байгаа юм шиг байгаа юм да. Тэгээд юу хийх нэр ингэчээд байх ухааны юм бас харагддаг юм аа. Би тэрнийг хэлдэг юм уу? Одоо яах вэ? Цагаараа байдгүй, захиалдаг гөхөөрөө байдгүй гэж үгүй л дээ. Тэгтээ бидний үеийн одоо тэр сайхан занжаншил ёс суртахууныг алга болчихно дээ гэж би заримдаа сэтгэл өвдөж идэг юм шүү. Тий. Манай ёс дэглэм жаншил тэр ёс суртахуун тэр мөр чинь ер нь арилжих гэдэг юм шүү. Манай одоо Монгол хүүхэн чинь айлд ороод уртадынхаа өвдгийг сөхөрт хойтодынхаа өвдгийг дард суугаад урдлынхаа өвдгийг өргөж суудаг юм шүү. Тэгэхгүй бол урдлынхаа өвдгийг одоо хаалган талбар гадагш нь ингүүл тэр айлын олж омог гадагшаа гарчиж байгаа тийм утга санаатай юм шүү. Гэх маягаар одоо бид нэр сургаж байгаа юм чинь. Тийм учраас бид нэр тэр дэгж байгаараа бас яваад их аятайхан байгаад байхгүй юу? Одоо бол тийм байхгүй. Одоо хүний хөл дээр одоо энэ дээр нь хөдөө тавьчаад энэ тэр байх болж шүү. Харин тийм ээ. Одоо ер нь тий. Хүнийг их хүндэтгэндээ Монгол хүн. Ер нь монголчууд баруун Монголын шалгаагүй хүнийг шүтдэг байхгүй өөрхөн эзэнт гэрийн тэргүүлэгч. Хүний чи хайрлж хүндэтгэж байх ёстой юм. Хүнийг бол дээлж явах ёстой. Чинь хамаг амьдралыг авч явж байгаа. Одоо дайн бодох чи бидний төл өөдөөс л дайнд яваад л амнасаа алдсан шүү. За нэг гамшиг бол хэчэндээ шуургал яваад л одоо хөлдөж өгөх шүү. Энэ эрчүүлж. Эрчүүд юм төрөө тэгж одоо хамаг муухай юм эрчүүд өнгөрөөж байгаа юм да зайд. Бүжгийн ангид охтуудыг шилж авахдаа авьяасаас гадна царай зүсийг маш их харж авдаг. Энэ ямар учиртай юм болоо? Арга байхгүй. Даан гэж байна л дээ нөө би. Тэр пожом чаг одоо юу гэдгийг тэгээ гикс хамгийн чөлөөтэй сайхан байх хэрэгтэй. Царай дотор нүд төмсөг би хүний нүдэнд дурдаг. Хүн чинь нэг хүний нэг юмд дуралдгийг. Би хүний нүдэнд дурдаг нөө өөрөө нүд муутай удаа тэгдэг юм уу? Жохон нүдтэй удаа тэгдэг юм. Хүний нүд хүний нүд их хэрэгтэй шүү дээ. Энэ одооны охтуудын өмсөж байгаа хувцас хунар их гоё болжээ. Одоо янз бүрийн энэ завгуур магварч их өгжөдсөн та нарын үеийг бодвол одоо их гоё болсон байна шүү дээ. Тэгээ эн чинь хүний гоё харагдуулдаг юм хувцас байна уу? Эсвэл сэтгэл байна уу? Эсвэл ухаан байна уу? Аашвар нэгдүгээрт орно. Хүний энэ нүцгэн бие шиг сайхан юм хаа байна нь хорвоод. Хамгийн гоё. Хамгийн гоо. Хууч ингэж ярьдаг штэ. Хувцас бурхан бие чөтгөр гэж. Би бол тэрний байрын сольж хаад байгаа юм. Би бурхан хувцас чөтгөр болчиход байгаа одоо бол. За. Би тэгж бодож байгаа. Биений гоо сайхан гэдэг бол юугаар ч одоо сольшгүй яруу сайхан юм гэж л боддог. Тантай би нэг санал нэг байна л да. Тэгээ яруу найрагчид нүцгэн биеийг алдаршуулъя гэж бичдэг чинь зөв юм байна шүү. Зөв. Чи тэгж бичсэн юм уу? Би бичээгүй өөр хүн бичсэн. Улэмжи чаммара төгөөдөө өнгөдөө туннамада 터지시게호
үзэгсдэнтэй хөөрхөн чиминээ хөө үзээд ханшигуя хөө нанку би бүжгийн их урлагт бие сэтгэлэн зориулж зүтгэсэн хүн би биеэр угалц мэтгэж амьдарсан бүжигчин хүн ямар мэрнэ хайр сэтгэл ярина. Хайр сэтгэлээ яриа л гэн найруулагч. хайр сэтгэлээ Тий. өнөө мөвгөтэйгээ таньчихна ярих удаа. Тэгээ тийм ээ. Усууч. За асуу ямар учиртаас. Пираныг хүсэж. Таныг ийм хөөрхөн, ийм айлгүй байлгахад сайхан хайр нөлөөлсөн байж таарна. Үу тэглгүй. Тэгэхээр та тэр сайхан хайрынхаа тухай Одоо энэ телевизрийн үндэсний телевизрийн тулгын чулуу тавьдсан найруулагч өгөөд та нарын сайн мэддгээр бол өнөө сэрэлтийн түлээчин тоглодог. гүр гэж юм байсан. Дорнотын хүн, дорнот багшаар очиж байгаа тэнтэй суусан байхгүй юу? Аа зөв. Тий. Та хэдэн настай суусан? Оо 24-тэй. Жамцаа. Чи манайх нар яагаад үзэгдэх вэ чи? Би очихсан гэж их бодох юм. Танайхнаас айгаад заваад байх. Би дорнотын театрт очиод багшаар очиод тэр хүний чинь уургадаад болсон байхгүй юу? Оо. Та ургалцсан. Би өөрөө уургалцсан байхгүй юу? Тэр чинь цэрэгт яваад цэргийн ад паачхаад нутагтаа ирээд нутгийнхаа охинтой үерхэд таньчаад тэгээд тэрнтэйгээ өвөр зөрүүлсэн чинь өөхөн жирэмсэн болчоод тэгээ байж яхад нь би Чавс аймагт очиж одоо багшаар очисон чи битээ хоёр үндэ сэтгэл алдаад тэр би ч хүний гэр бүлийг садагцсан уу шүү дээ. Тэгээд тий. Ер нь хүн тодорхой насны өндөрлөг дээр ирэхээр амьдралын одоо бүхий л зүйлээ ер нь их л дэлгэрэнгүй ярьж чаддаг болчдөг юм шиг байгаамаа. Би тэгээд дорнотын театрт очиод өвгөнтэйг танилцсанаа хэлэх үү. За тэг. Дорнотын театр чинь ягаан театр гэдэг нэг театр байдгийг. Хүн амьтантай уулзаж өнөө өвгөнтэйгээ танилцах арга олдохгүй. Газар байхгүй, уулзах газар байхгүй, хаач байхгүй. Театр дотор очих шавнар үйдэг. Гадаа гарахаар тэр багш нар хараад үйдэг. Тэгээ бүр ядаад хоёудаа тэгээ учиртайгаар юунд нас нь хоёр чинь энэ устайгаа бүжиглдэг байсан. Тэгээ хоёудаа арга зохиогоод би. За хоёулаа би чамд учирт юндынгийн бүжиг зааж өгч байгаа хүн болоод хүний хөдний чимээ чагнаж байгаад хоёулаа би чамд хайртай би хайртай хоёулаа сууй амьдрий гэдэг хоёулаа ярихгүй да. Хоёр үндэ сэтгэл өгөөд үнсэж өнгөлдөөд ингээд байж байгаа. Тэгээд хүний хөдний чимээ гарах юм бол дам та 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 дам та 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 дам та 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 дам бам багт би очрог тэгээд ундаг байхгүй. Тэгэхээр дөнөө хордор иржсэн. Өө нөө багш маань нөө юндгийнхээ бүжгийг заагаад энэ зайд за яв гэхэд босоо явчихдаг. За доочод. Тэг таньж тэ сонирн байгаа. Би тэр гоё танилцсан. Хайр дурлаа тэгж хоёулаа би юундээ илчилж ийлээ шүү дээ. Би аргын олсон. Та аргын олсон. Сайн аргын олсон. Тэгээд та ба гэд хөлтэй гартаа. Тэг чи айгу юунд нас маяг чинь бустаага бүжигддэг гэсэн. Нэгдүгээр үзэгдэл дээрээ бүжигддэг байсан. 5 дугаар үзэгдэл дээрээ өнөө балгантай байлдаж бүжигддэг байсан. Бүр бүжигтэй. Бүжигтэй байсан юм байна тий. Бүжигтэй байсан. Бүжигтэй дуутай. Тийм юм байна. Одоо айлч байхгүй болсон юм л. Тэр одоо уран арга. Би их уран арга болсон байгаа. Хөлийн чимээ сонсохоор бүжиглэл өгдөг хоёлаа. Да гэдэг чи хөл ба.
Гоё хүн шүү. Сайхан хүн байсан. Тийм мэднэ. Манай бодсой чи ёстой сайд чиг сайд байсан да. Тэгээд удуулдарга болдыг дуудаж загинж гинэ. Би яагаад яасан гэхээр удуулдаргалт уйлсий. Би ингээд дорнот яваад ингээд нэг хантай болсон. Тэгсэн тэр ханаа аав гэсэн дорнот тэнчигт намайг тэндээ байлгахад өгөхгүй байна. Тэгээд би одоо энэ чартер хайж явж чадахгүй. Би чартертал байна. Тэг явмааргүй байна гэсэн чинь дорн утастай миний дэргэд утастай одоо чи одоо юу юм чи нэг аймагаас нэг ганц жүжигчин татчих чаддгүй юм тэр загинж жоод ацар ууц. Тэгээд ацар цуусан да өвгөнтэйг хантайгаа. Тийм учиртай. Инээдэмтэй. За яах вэ? За ийм л учиртай. Таныг тэгээд тэр олон жил хөдөө гадаа ёстой орон гэртээ орж ирэх завгүй шахуу ажиллаад явхад таны хань бас их сайхан дүрсчээ таныг. Намайг одоо соёдын яамны төргөн тосонд нэртэй байсан би. Яагаад гэвэл өнөө нэг аймагт ингээд ажиллаад ирэхэд манай өвгөнд миний дараачийн за гэртээ 3 хоног дээр зайдууд бас нэг ус цасан дорогд хөөх юмтай. Тэгээд явуулж шүгэд манай томилт гаргаа тавьчихсан байдаг байсан. Тий. Тэгээд буцаал томилтаа бол 2 хонцол явна. Юм хэлэх үү? Танд юм хэлэх үү? Миний нөхөр тэр хэлэхгүй. Тэр миний нөхөр чи яагаад гэвэл тэр миний тэр явж байгаа ажил их дэмжиж байгаа байхгүй юу? Их дэмжиж за яг энэ минь ингээд одоо хийг одоо бөөн зүтгэл бөөн ажлын хинхэг өөрөө бас их зүтгэлтэй хүн байсан. Хартай мартай байсан бол бүр уурн хөрөд би тийм шадаг мадал зам байхгүй байсан болохоор миний нөхөр намайг хардах хордох гэж юм байгаагүй. Би их тийм завсаг байгаагүй. Тий. Та хоёр хэдэн жил танилцсан? Бид хоёр одоо өвгөнийгөө өөдөн болтол танилцсан. Би одоо их нэг алдаа хийсэн хүн байгаа. Би өвгөнтэйгээ алтан хурим хийнэ гэж алтан хуримыг бол 50 жил хандад хийдэг бахтаа гэж бодоод байсан. Буруутсан байлаа. Мөнгө хуримд хийдэг байж гэж би одоо аймаа бэрдэг байхгүй юу? За яах вэ? Чин сэтгэлийн ярилцлага учраас та бол нэг уг ярих хэвээр. Тийм ээ тий. Үнэн хүү би гүрээ сурд би ерөөс хүнтэй суухгүй гэж явж ирсэн. Яагаад гэвэл хүнтэй суух тийм сэтгэл над төрдгөө байсан. Тэгээд тэр үед би харин нэг сайхан хүнийг дурсъя. Чоолсонгийн шагналтай самбуу гэд нэг хүн надад чихтэйхэн сэтгэлдээ намайг эргүүлдээд одоо чартер дээр очиод хагасаа дээр очиод намайг хүлээгээ зогссон байдаг. Тэгэл яадаг. Тэгээд гэрт манай түрээд идэг. Би гэж цаараа хувьс гэл манай ах ямар ч зэнтэй миний хамгийн хайртай ах минь чамайг хөгшин луухан чи тооцоохгүй. Чи ийм сайхан хүнтэй суухгүй гэж загинж байсан да. Ямар сайндаа тэхвдэ. Тэгэхээр хайр гэдэг чинь ястай гайхамшигт. Хайр шиг сайхан юм энэ ертөнцийн амьдралыг хайрлах тогтоож байгаа юм шиг зэ ер нь бол тийм. Падмина тунда садевэресе падмина амтанда дурламара байсагдан тэхөлөхүн царэгичнэхү баярдада бахлахада барчугуйде баярик одмана 호고조야 테레 유야 같이 빈도 자 남아가 돈 하면서 쇼롱카지 гэж бодоорой гэдэг. Дундаа тасалж нөгөө 쇼롱카지 гэж бодоорой. За. Би хөлтөө байсан мэт чи хөлтөө хон хариудад явж байгаа. Би малчин байх их дуртай. Би одоо их буруу сургаад өгчихсэн байлээ.
өвдсөн ч өвдөөгүй юм шиг бай. Зовсон зовоогүй юм шиг бай. Өдсөн ч өдсөөгүй юм шиг бай гэж ийсэн. Миний шаардлага тэр үед. Одоо тэр чинь эсэргүү шаардлага шүү дээ. Хүний хөөрхөн амьтан өвдсөн ч өвдөөгүй юм шиг байж гээд өвчний цааш нь ахиулчих болохгүй шүү дээ. Хорвоо бас их сонин. Яагаараа таны хөлийг гимтээчдэг байна энэ очиж төмөн дундаас. Энэ бол бараг надаас өөрөөс шахуу болсон. Би яагаад яасан юм хэр ерөөсөө өөрөө хөгжим дарааны театр өнөө бөмбөр ногоон театрт очиход нэг баахан мэрэгжлийн бүжигчд байсан. Нэгээрээ зогсоход ингээ зогсдог байсан гэдэг үед тэдний гүйцэд төрүүлэх гээд би энэ бэнийхээ судсыг төгжрүүлсэн юм байл. Тэгээд тэр үедээ хэлэхгүй нуугаад нуусаар яваад өвдөд идэг байсан юм уу? Өвдөд идэг байсан юм уу? Өвдөдгүй энд ингээд нэг юм түг гэд ингээд остоод үсээ зогсоо түг гэд ингээд бүр остоод донцдог байсан. Тэгээ би ингэж бод би их тэнэг хүн байхгүй да. Гэхдээ ямар сандаа эмчээ биний хүний зүрх чинь одоо хагасан энэ цагинд орох гэж байдаг юм шүү дээ. Гэж бодтол гэж асууж байгаа юм би тийм тэнэг байхгүй. Та бэний судасны төгжрэлтэй юм биш шүү дээ. Тэнийг янзлуулахгүй болохгүй гээл ингэсэн. Тэгээд ихтэй зэрэг янзлуулах гэж байгаа нэгээл тэгсэн чинь энэ сөрөг судасны энэ төгжрлийн шинэ гаргадаг Америкийн нэг мундаг хүн ирэх гэж байгаа. Та харин их азтай юм байна. Та одоо ирэх 7 хоногийн нэгд өдөр ирээд манай үүдэн сууж байгаа. Таны зүгээр ямар ч очир дугааргүй авчрал тэр хүн шууд үзүүлнэ гэдэг. Тэгээд намайг ингэ суулгаж байгаа ингэ төгжүүлж толгоос ихсэрч байна. Их толгоос ихсэрч байна. Та их удаач хичээ бэний чи судас ингээд төгжчихсэн байх шүү дээ. Олон жил явсан байна их хүнд апресс хийн шүү дээ. Апресс хийхээс нааш та зүгээр болохгүй. Заавал апресс хийх хэрэгтэй. Тэгээд хийдгээ яадгийг. Би тэрнийг тэгж хөлгүй болчихно гэж бодохгүй байхгүй юу? Нэг жоохон юм энэ тэндээс нь яагаад л тэгээд жоохон болчтой юм баг гээд янзч хавахлах шүүрэн бодож ойлгосон байхгүй. Тэгсэн чинь харин бүр авдаг дээр нь толгочхаад тэг авахс. Алин болгоод ярихад бол дээр үед намайг тэр амьдарч явах үед бол тэр хянуунууд бүжигтэй байгаагүй. Би одоо 5 хянууд бүжиг хийсэн хүн байна. 5 хянууд. Одоо нэг нь их урдын домог гэдэг нэг хянууны бүжиг хийсэн. Нэг нь одоо их замын ихэнд дандан найруулагч нэг баах хянуунууд тэгээд тэрэнд одоо би бас бүжиг хийж ийсэн. Мантай зэтсэн гатны бүжгийг би хийсэн, жанзнорваа хөгжмийн хийсэн, бүжиг хянууд бүжиг байхгүй гэд хийсэн юм ярьж шүү. Монгол тулхтны 100 эрхэм.
54 оны 4 сард би эх орноосоо одоо өөр Монголд өргөдөж очсон хөө. Одоо та одоо Монгол бүжиг зааж одоо багшаар урьж авчихсан байхгүй. Тэгээд тэгж яхад би энэ өвөр Монголын уртлын мужидыг бол баг одоо тэнд тийм бүжигтэй энд ийм уран сайханчтай тэнд тийм авиастан би гэдгийг бол мэддэг болсон байсан. Тэр цааталтаа зөв хойд гэхэд өнөө хариван би энэ судалгааны ажил очсон байхгүй. Уран бүтээлийг судалгаа хийж явж байсан хүн. Өвөр Монголоос дотоодын амнаас нэг залуу тэгээд миний хоол ундыг бэлддэг, орон сууцыг бэлддэг нэг залуу, 2 залуу явсан. Өөр та одоо хойно хэцүү шүү, их тагнууд магнууд ихтэй газар үйдгийн таныг ингэж хамгаалж явахгүй ердөө болохгүй. Та ердөө гэд тэгж хэлсэн. Өвөкгээд нэг омгууд байгаа. Тэгээд би тэр өвөк бурцагдууя гэдэг эхэр гэдэг ингээд байгаагийн би сурчгоё. Би тэд юу заагууд эргүүлээд цадын өснүүдээр цагаан сүгэ өргөё гэж зааж байгаа. Тэгээд намайг тэр юунд ингээд юм хумаа заагаад ингэж яхад өнөө намайг дагаж явсан хоёр чинь нүдэнд харагдаад идэх. Ингээд юм хийгээд ингээд хэдийнэ л өнөөдөр чи бүр ингээд зөвөж хүм энийг л хүн буучих гэсэн чигэд харж идэг шүү дээ. Яагаад тэгж ийсэн. Тэр өнөө өвөр Монголын жүжигчдийг өнөө амраад явсан хаагур би юм судалж байгаа. Тэгээд тэр судалж ирсэн материалаар би наадмын зам гэдэг бүжиг тавьсан да. Тэр хой судалж явсан юмараа Угнууд өвөр Монгол, ар Монгол гэдэг байхгүй бүх Монгол туурхтан нэгдсэн нэг том гүрэн болоосоо гэж бодлого яхад дээ. За тэгээд инээдэм тийм яриад ах би. Одоо хариуг наадам болох нэ. Та ер нь наадам болохын урд өдөр нь одоо их тогтолдог байсан уу? Хоёрдугаар яаж гоёдаг байсан? Нэг Орос хардайлан баваад би тэрнийг санаанаас гардаг. Ингээд эргэн тойр ямжээд тэгээ нэг хоёр талдаа хармаатай хийлгшээд. Хоёр хармаандаа дүүрэн самар хийчихээ. Тэгэл самар зөвгөж үзүүлээд өгдөг байсан. Наадах гэж байгаа ард түмэндээ юу гэж хэлмээр байна? Ааш. Энэ моднуудаа сайхан ургуулад, их сайхан байгаад, сайхан бүхнэр минь хүч чадалтай, шөрөмсөн чанга, санаа сэтгэл зөв, үнэн шудраг сайхан барьдад, сайхан наадам болгосоо гэж бодчих. За баярлалаа. Энэ ерөөлөөр болог. Жи тэгэн үтсэн тэр жилийн наадам, цэцэг нар хоёртан бахарцсан наадам, жи тэгэн үтсэн тэр жилийн наадам. Чихрийн эдрэлтан беловс наадамчдын дулай дээр нар голдон халан байсан ч элбэг дээл шиг ежихэн сүлдэрт хэрхад зэрэгхэн ан эмгээлтэй дайлан бандэлсэн даавны шинхэн үнэр хангалах нь даад сайхан над шиг хоёр хүнгүй тэр жилийн наадам нар хурдтэмсэн тэр жилийн наадмаа. Цагийн үрд үзээд улс их орныхаа талаар баярлж байгаа нэг бол санаа зовдөг ч юм уу. Тийм зүйл та хамгийн гол мэдээг үзчихдэг юм байна шүү дээ. Одоо удирдлагын сайдагтаараад бүх юм сайдагдах юм байна шүү дээ одоо ч. Тийм нэг гач мохоо ястай нэг энийг л би үзий яддаг. Нэг хүн гарч ирээд нэг өөрчлөө их дург. Би миний дуулууртай нэг л дуугүй. За нөө цагаан цаасан малгайтай ногоо модон хөрөмтэй хөх усан хормойтой баян ханга уулмэн гэдэг хөдөө талбармалаа дөрөв хүний та одоо аялах уу? Одоо бүжигч хүмүүдийн хоолой саарл утсан байдаг шүү дээ. Ягаад гэвэл нөө амаангаа амсгаа ингээд гадагшин ясаар аваад энэ саарлцсан хоолойтой. Бүжигч хүн болгон саарл хоолойтой. Хөө сон хормой баян ханга уулмэн тэгээд хорор таа минь маллаа сайхан дуу шүү дээ. Өвчийн аймын ангаар өрн хөрсөн дороо эрдээр ариун хүний хэрэгцээ цөм багтсан Монголд сайхан үгтэй дуу шүү.
энэ урлагийн бүх хүмүүст, эгэл жирийн хүмүүст, энэ сайхан цэцэгчиг олон охтод, энэ өнөө цагийн энэ сайхан залууст өөрийнхөө үе тэнгийнхэндээ юу гэж хэлмээр байна? Үнэхээр одоо Монгол их орон бол эрдэнэсийн орон. Эрдэнэсийн орон. Бид нэр эрдэнэс Монгол байхгүй юм байхгүй. Бүх юм байна. Алтнаас аваад гой цэсээ хүртэл бүгд байна. Тэгээд тийм учраас манай Монголын энэ их баядаг, Монголын сайхан юм өөрийнхөө гараар хөгжүүлээд өөрснөө одоо санаачлаад юмаа хийгээд өмнө тавьсан одоо алсын бодолтой холын хараатай ингэж амьдраарай миний хүүхдүүдээ ингэж сайхан баярлаарай гэж хэлмээр байна. За. Чадна шүү дээ. Чадна. Бүгдээ чадна. Тий. Монгол тулахны зүүн эрхэм улаан залаад монголчуудаа зориуллаа.